Өнөөдөр би ямар бичлэг хийх вэ гэвэл 3-дугаар ангид хэдэн ном байдаг, ямар ном байдаг гэдэг талаар танилцуулах болно. Ийм их ном байдаг байгаа шүү. Хүчтэй яцсны нэг ном байдаг. Бүгдийг багш харуулсан. Тэгвэл ийм хүнд номнуудаа ингэж харуулж байна. За эхний болохоор Монголын ном. Би бол ийм болгоогүй. Ихтэй юм байсан. Надад ихтэй ийм харагдаад ирсэн байгаа. Математикийн ном ч гэсэн математикийн нэртэй ингээ ийм өнгөнөөтэй нэг ном байгаа. Тэгээд бас англи хэлний 2 ном байгаа. Хоёр номтой ч гэсэн ганц дэвтэртэй. Миний англи хэлний ном. Нэг ном маань болохоор 2 ном маань ийм 2 ном байгаа. Тэгээд энэ болохоор англи хэлний номнууд. За Өмгөө орчны ном. Өмгөө орчны ном бас ийм бэрхтэй юм гэсэн. Төвтөрмөөс гарахтайна Өмгөө орчин гэж юм. Бас одоо хөгжмийн ном. Хөгжмийн ном болохоор хөгжим гэж бичээстэй байгаа. 3-дугаар анги гэдэг нь яаж тодорхойлохгүй яг 3-4-аас хэлсэн байгаа. 3-дугаар ангиа үг байгаа. Бүгдээ бас нэг юм ном биднээс тарааж өгдөг гэсэн. Номшин ийм номтойгоо адилхан дэвтэр биднээс тарааж өгсөн байгаа. Одоо Монголоос хүмүүжил нэг дэвтэр юм гоё бит гэсэн юм байна. Бит тэгээд хүүхдтэй хүмүүс байна. Энэ болохоор хөгжмийн ном. Тэгээд бас математик монгол шалгагдсан бас асуул ажлын ном байдаг. Байгаа. 2-дугаар анги асуул ажлын номыг танахад харуулъя. Цэхэр 3-дугаар анги болохоор ийм 2 ном байдаг байгаа. Ийм 2 ном нэг өгдөг. Ийм ном хэдэн ном бэ? 1 2 3 4 5 6 7 энтэй нэлээ 8 ном тарааж өгдөг юм байна манай сургууль. Гол ингээл амар сургууль байна.